Сайн байцгаана уу? Ингээд Ром номны Библийн зураг хичээлийн эхний хэсгийг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Ингээд нэгдүгээр хичээлийн нэр бол мэндчилгээ доторх үг гэсэн сэдвтэй. За энэ удаагийн дугаарт бид нэр Ром номын 1-ийн 1-15 дахь ишлэлийг үзэх болно. Тэгээ энэхүү Библийн хичээл маань ерөнхийдөө асуултаар явна. Асуулт хариулт гэсэн сэдвээр маягаар явах байгаа. Тэгээ та бүхэн Библийг бариад дагаад дагуулад ингээ харахад болно. Хамгийн гол ишлэл нь 7 дугаар ишлэл гэж тэмдэглэсэн байгаа. За нэгдүгээр асуулт. Нэгдүгээр ишлэлд Паул өөрийгөө хэрхэн танилцуулж байна вэ? Боол болон элч гэж хэлсэн шалтгаан нь юу вэ гэсэн байна. Нэгдүгээр ишлэлийг харах юм бол Христ Есүсийн боол дуудагдсан элч Паул Бурхны сайн мэдээний төлөө тусгаарлагджээ гэсэн байна. Тэгэхээр Паул өөрийгөө хэрхэн танилцуулсан байна? Өөрийгөө боол бас элч бас сайн мэдээний төлөө тусгаарлагдсан гэж өөрийгөө хэлсэн байна. За Паул өөрийгөө яагаад боол гэж хэлсэн бэ? За энэ бол тийм ээ хариу үндэстнүүдийн төлөөх одоо өөрийгөө Бурхны үйлчлэгч, би бол Бурхны боол юм аа гэж өөрийгөө хэлсэн байна. За элч гэж хэлсэн шалтгаан нь юу гэвэл зарим захидал дээр Паул та бүхэн харах юм бол зарим захидал дээр элч гэдэг үгээ хэлдэг. Зарим захидал дээр элч гэж хэлдэггүй байгаа. Тэгээ элч гэж хэлсэн захидлуудыг харах юм бол тухайн захидлыг хүлээн авч байгаа тэр газар нутгийнхаа чуулган нь Паулыг элч, Иесусийн элч байсан юм уу, үгүй юм уу гэдэг дээр маргадаг байсан. Тэгээд Иесус бол 12 шавьтай тэрийг элч нар гэж хэлж байгаа. Тэгээ 12 шавьнаас гадна Паул бол 12 шавийн нэг биш шүү дээ. Тийм учраас түүнийг яг элч муу юм уу? Яг 12 шав нартай энэ тэнцвэц эрх мэдэл чамд байгаа мó гэсэн ийм маргаан их гарч исэн учраас тэр маргааныг эцэлсэн шийдвэрлэхийн тулд элч гэдэг үгийг онцгойлон тэр газар хэлдэг байсан. Тэгэхээр өнөөдрийн энэ хэсгийг харах юм бол Ром хотын чуулганыхан ч гэсэн түүний элчийн талаар бас одоо янз бүрийн маргаан үүсгдэг байсан гэдгийг эндээс харж байна. За тэгээ өөрийгөө боол бас элч гэж хэлсэн шалтгаан нь энэ байх нэ. Бас өөрийгөө сайн мэдээний төлөө тусгаарлагдсан. Ерөөсөө сайн мэдээ зориулахад л өөрийнх нь амьдралыг Бурхан урдаас түүнийг тогтоож тусгаарлсан талаар энэ дээр тодорхой хэлхийг зорьсон байна. За тэгээ хоёрдугаар асуулт бол тусгаарлагдсан гэсэн үгийн утга юу вэ гэсэн байна. Тэгээ тусгаарлагдсан. Тэгэхээр энэ маань болохоор нэг ийм үг гэдэм байлээ. Тусгаарлагдах гэдэг үг нь болохоор фарисеучуд байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр фарисеучуд ч гэсэн фарисе гэдэг үгийн яг үг үндэс нь болохоор тусгаарлагдах гэсэн утгатай. Тэгэхээр яг фарисеучудтай адилхан фарисеучуд бол одоо хуулийн талаас Бурхны хууль, Мосегийн 5 хууль тэр Юдэн шашныхаа хувьд бол тусгаарлагдсан хүмүүс юм бол Паул бол Есүс Христийн сайн мэдээний төлөө тусгаарлагдсан хүн гэж ер нь бол хэлсэн байна. Тэгэхээр тусгаарлагдсан, урдаас бүр ингээ бэлтгэгдсэн ийм хүн бол Паул гэж өөрийгөө хэлсэн энэ хэсгийг харж байна гэж энэ хэсэг дээр яг ийм утгаар бичсэн байна. За 3 дугаар асуулт. Бурхны сайн мэдээ хэний тухай вэ? За 2 дугаар ишлэлийг харцгаая. Энэ сайн мэдээг иш үзүүлэгчдэрээ дамжуулан ариун бичвэрүүдэд Бурхан урдаас амласан нь гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ сайн мэдээ гэдэг маань хэний тухай вэ? Тэрхүү урдаас амласан түүний тухай. Тийм ээ. 3 дугаар ишлэлийг харах юм бол түүний хүүгийн тухай юм аа гэж хэлсэн байна. Тэгэхээр 2 дугаар ишлэл болон 3 дугаар ишлэлийн эхний өгүүлбэр хоёр нийлээд ингээд нийлүүлээд харах юм бол Есүсийн тухай. Энэ бол Есүсийн тухай байна гэж хэлж байна. Тэгэхээр энэ сайн мэдээ бол зөвхөн Есүсийн тухай. Тэр Есүсийн тухай гэдэг маань ариун бичвэрүүдэд урдаас бүр иш үзүүлэгчдэрээ дамжуулан хэлсэн. Тэрхүү Бурхан урдаас бүр амлчихсан байсан тэр сайн мэдээ. Тэр Месиягийн тухай. Тэр Есүсийн тухай юм аа энэ сайн мэдээ бол. Бурханы сайн мэдээ гэдэг бол энийг л хэлж байгаа. Энийг хүлээн авч байгаа тухайн үеийн Ромын чуулганы хүмүүс бол ойлгоно. Яг гэвэл тухайн үеийн Ромын чуулганд Юудын хүмүүс бас байгаа. Тэгэхээр тэр Юудын хүмүүс багаасаа Бурханы хууль, иш үзүүлэг энэ бүхнийг сонсож өссөн хүмүүс байхгүй юу? Тэгэхээр тэр хүмүүс
хүмүүст энэ үгийг хэлэхэд тэд нар хүлээж авч ирсэн. Энэ сайн мэдээ бол Бурхны иш үзүүлэгчдээр дамжуулан хэлсэн, тэр амлаж исэн. Тэр ариун бичээсүүдэд буюу хуучин гэрээний тэр номнуудад бичигдсэн, Бурхны амласан тэр хүүгийн тухай юм байна. Есүсийн тухай юм байна гэдгийг мэдчихсэн. Ингэж хүлээж авч ирсэн гэсэн үг. Тэгээ Иохан номын 5:39-ийг та бүхэн эргүүлээд бас хараарай. За 4-р асуулт. Есүсийг Давидын удам болон ариун сүнснийх гэж харьцуулсан байна. Ямар утгыг агуулж байна вэ гэсэн байна. За 4-р ишлэгийг харах юм бол ариун сүнсний хувьд үхэгсдээс амьснараа хүч чадалт Бурхны хүү гэж тунхаглагдсан гэж хэлсэн байна. Тэгэхээр дээш харъя. Тэрээр махбодын хувьд Давидын удмаас төрсөн. Харин ариун сүнсний хувьд бол үхэгсдээс амьснараа хүч чадалт Бурхны хүү гэж тунхагласан бидний эзэн Есүс Христ юм гэсэн байна. За тэрхүү хүү нь хин бэ? Тэрхүү хүү болох Есүс Христийг илүү онцлон энэ дэр хэлж өгсөн байна. Махан биеийн талаас нь хэлсэн байна. Ариун сүнсний талаас нь бас энэ дэр ангилж хэлсэн байгаа та бүхэн харж байгаа. Махан биеийн талаас харах юм бол Давидын удмаас төрсөн. Тэгэхээр Паул бол хуучин гэрээний эрдэмтэн хүн байна. Тэгэхээр Паул өөрөө хуучин гэрээг бол нэвт шууд сайн мэднэ. Тийм учраас харах юм бол Давидын удмаас гэх юм бол тухайн үеийн еврей хүмүүсийн үед бол энэ бол маш ойлгомжтой. Бидний хаан байсан тэрхүү Давид хаан, тэр агуу хаан, тэрний үр удмаас төрсөн байна гэж хэлж байгаа. Угаасаа иш үзүүлгийн номнууд дээр яг тиймэрхүү иш үзүүлгүүд явагдчихсан байхгүй. За тэгээд ариун сүнсний хувьд харин сүнслэг байдлаас харах юм бол үхэгсдээс амьснараа хүч чадалт Бурхны хүү гэж тунхаглагдсан бидний эзэн Есүс Христ юм аа. Тэгэхээр ариун сүнсний хувьд харах юм бол амьлалт байгаа юм байна түүнд. Тэгээ тэр бол хүч чадалтай эзэн юм байна. Тэгээд Бурхны хүү юм байна. Тэр бол бидний эзэн Есүс Христ юм байна гэдгийг маш нарийн дэлгэрэнгүй энэ төр тайлбарлаж өгсөн байна. Тэгэхээр Ром ном маань ерөнхийдөө 1-8 дугаар бүлэг бол авралын тухай тийм ээ. Гүн гүнзгий үндсэн суурийг бидэнд тавьж өгдөг гэж өмнөх хичээл дээр оршил дээр дурдчихсэн шиг яг эхлэхээс ахуулаад энэхүү сайн мэдээ энэ мэдлэгийн дотор энэ нарийн агуулгуудыг оруулж өгсөн байна. Тэгэхээр бид нар хүнд итгэдэг вэ? Бид бол ариун бичвэрүүдэд Бурхан урдаас амлчихсан байсан. Тэрхүү түүний хүүд бид нар итгэдэг. Тэрхүү болохоор махан биеийнхаа хувьд бол Давидын удмаас төрсөн юм байна. Харин сүнслэг байдлаас нь харах юм бол үхэгсдээс амьсан хүч чадалтай бүр. Тэгээд Бурхны хүү гэж тунхаглагдсан Есүст бид нар итгэдэг гэдэг энэ дэр онцлон одоо бид нар тийм ээ маш цэгцтэйгээр бидэнд ойлгуулж өгч байна гэж ойлгож байна. За 5 дугаар асуулт руу оръё. 5 дугаар асуултан дээр Паул өөрийгөө ямар талын элч гэж тодтогч байна вэ? Бид хэнийх байхаар дуудагдсан хүмүүс вэ гэсэн байна. 5-6 дугаар ишлэгийг унших юм бол түүний нэрийн төлөө бүх харийнхны дунд итгэлийн дуулуурыг бий болгохын тулд түүгээр дамжуулан нэгүсэл хийгээд элчийн үргийг бид хүлээн авсан бөгөөд тэдний дунд та нар ч мөн Есүс Христийнх болохоор дуудагдсан гэсэн байна. За энэ хэсгийг харах юм бол түүний нэрийн төлөө гэдэг маань Есүсийн тэр нэрийн төлөө бүх харь үндэстнүүдийн дунд итгэлийн дуулууртай байхыг тийм ээ суралцахын тулд дуулууртай байхын тулд Есүсээр дамжуулан нэгүсэл хийгээд элчийн үргийг бид хүлээн авсан юм гэж хэлсэн байна. Тэгэхээр бид гэж энэ дэр онцлон хэлж байгаа маань 12 шав дээр өөрийгөө нэмээд бас оруулаад хэлж байна гэж ойлгож байна. Тэгэхээр энэ үргийг бид нэр хүлээн авсан юм аа. Тэдний дунд та нар ч мөн Есүс Христийнх болохоор дуудагдсан гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ 12 шав дээр нэмэх нь өөрийгөө оруулаад ингээд бид гэж хэлж байгаа. Тэгээд тэр хүмүүс дээр нэмээд та нар ч гэсэн бас Христийнх байхаар дуудагдсан юм аа гэж энэ дэр хэлсэн байна. Тэгэхээр бид хэнийх байхаар дуудагдсан бэ? Бид Есүсийг байхаар дуудагдсан байна. За 6 дугаар асуулт руу оръё. Ромд байгаа итгэгчдийг Паул хэрхэн дуудаж байна вэ? За Паул энэхүү захиаг бичгтээ Ромын чуулганд бичсэн. Тэгэхээр тэр Ромын чуулганд байгаа тэдгэр хүмүүсийг Паул юу гэж хэлсэн байна? 7 дугаар ишлэгийг харцгаая. Бурханд хайрлагдсан гэж хэлсэн байна. Тэр бас ариун хүмүүс байхаар дуудагдсан. Ромд буй бүгдэд бидний эцэг бурхан ба эзэн Есүс Христийн нэгүсэл хийгээд амар тайвныг хүсье гэж хэлсэн байна. 1-7 дугаар ишлэл бол
мэндчилгээний хэсэг байгаа. Тийм учраас энд харах юм бол Ромд байгаа хүмүүсийг бурханд хайрлагдсан гэж тодорхойлсон байна. Бас ариун хүмүүс байхаар дутагдсан. Тэгээ Паул загтал бичгтээ Ромд байгаа хүмүүсийг ийхүү тодорхойлон та нарт амар тайван байх болтугай гэж хэлсэн байна. 1-7 дугаар ишлэл бол мэндчилгээний хэсэг байгаа. Тэгээ мэндчилгээний дотор ямар гайхалтай тэр агуулгуудыг оруулсан байна вэ гэдгийг та бүхэн харж байгаа. Энэхүү загталд ямар ч хэрэггүй үг юусоо байхгүй. Сул үг тийм ээ. Ийм зүйл юусоо байхгүй. Тийм учраас энэхүү мэндчилгээний дотор гайхалтай сайн мэдээ, гайхалтай тэр агуулгуудыг Паул энэ дээр оруулж гисэн байна. За үргэлжлүүлээд 7 дугаар асуултыг харъя. Паул Ромд байгаа итгэгчдийн талаар бурханд талархаж байгаа шалтгаан нь юу вэ гэж 7 дугаар асуултан дээр байна. Тэгэхээр 8 дугаар ишлэгийг уншийе. За 8 дугаар ишлээс ахуулаад талархлын залбирал гэж эхэлж байгаа. За юуны өмнө та бүгдийн улмаас би Есүс Христээр дамжуулан бурхандаа талархаж байна. Яагад гэвэл та нарын итгэл дэлхийд даяар тунхаглагдаж байна гэсэн байна. За тэгэхээр Ром гэдэг бол одоогийнхаар бол Нью-Йорк хот шиг баг тухайн үедээ эдийн засгийн төв тийм ээ хөгжлөөрөө маш чухал байсан тийм газар байгаа. Тэгэхээр энэхүү газарт байгаа юуны өмнө та бүгдийн улмаас та нарын улмаас Есүстэй дамжуулан бурхандаа талархаж байна. Тэгэхээр та нар тэнд байгаа тэрхүү том хотод тэрхүү том газар Есүстэд итгэдэг тийм ээ юм хүмүүс чуулганууд байгаа гэдэгт байгаа учраас үнэхээр талархаж байна. Тэг яагаад гэвэл та нарын итгэл дэлхийд даяар тунхаглагдаж байна гэж хэлсэн байна. Тэр шалтгаан нь юу вэ гэвэл тэдний итгэл, тэдний сайн мэдээ дэлхийд даяар тунхаглагдаж байгааг Паул мэдэрсэн ба харсан ба. Тэгэхээр энэ дээр маш их талархаж байгаа талаар гарсан байна. За 8 дугаар асуулт. Паулын залбирал ямар байсан бэ? 9 дугаар ишлэгийг уншъя. Хүүгийнхэн сайн мэдээнд сүнсээрээ миний үйлчлдэг бурхан өөрөө та нарыг хэр их тасралтгүй дурсдгийг маань гэрч юм аа. Тэгээд бурханы таллаар одоо л нэг та нар дээр очих завшаан олдоосэй гэж би залбирлаараа ямагт гуйдаг гэсэн байна. Тэгэхээр түүний залбирал бол ямар утгатай байсан бэ гэвэл энэ дээр 9 дугаар ишлэгийг харах юм бол Есүсийн сайн мэдээнд сүнсээрээ миний үйлчлдэг бурхан өөрөө та нарыг хэр их тасралтгүй дурсдгийг маань гэрч юм аа гэсэн байна. Тэгэхээр бурхан энэ дээр харах юм бол Паул энэ Ромын чуулганы талаар маш их дурсдаг, тасралтгүй дурсдаг. Энийг хэн гэрчлэх вэ? Энэ бол бурхан гэрчлэнэ. Бурхан өөрөө гэрчлэнэ. Би та нарыг маш их дурсдаг шүү гэж хэлсэн байна. Тэгээд бас бурханы тааллаар одоо л та нар дээр очих завшаан олдоосэй гэж би залбирлаараа ямагт гуйдаг гэсэн байна. Тэгээд Паул бол Ромын чуулганд бол очиж үзээгүй. Тэгээд очих маш их хүсэлтэй байгааг энэ дээр тав харж байгаа. Яг л энэ Ром номыг 3 дугаар аяллаа дуусгаад бичсэн гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр 3 дугаар аяллаа дуусгаад яг одоо Ромд очих. Одоо л нэг та нар дээр очих боломж олдож байгаа учраас би бас тэр талаар маш их залбирдаг. Очих юмсан гэж. За 9 дугаар асуултыг харах юм бол Паул Ромд байгаа чуулганд очих гэсэн зорилго нь шалтгаан нь юу байсан бэ? За тэгээ энд гарч байгаа сүнслэг зарим бэлгийг гэсэн нь ямар утгатай вэ гэсэн байна. 11-ээс 13 дугаар ишлэлийг уншъя. Учир нь та нарыг батжуулахын тулд сүнслэг зарим бэлгийг та нартай хуваалцсан гэсэндээ та нарыг харахыг би ихэд хүсдэг. Өөрөөр хэлбэл та нарын дунд байхдаа бидний хэн нь нөгөөнийхөө би та нар миний итгэлээр хамтдаа зоригжсон билээ. Ах дүү нараа, бусад харийнхны дунд олсны адил зарим үр дүнг та нарын дунд олохын тулд би олон удаа та нар дээр очих санаатай байсан боловч одоо хүртэл саад дотгортой байсныг та нар мэдээсэй гэж хүсэж байна гэсэн байна. За сүнслэг зарим бэлэг. Сүнслэг зарим бэлэг. Тэгэхээр Коринт номон дээр сүнслэг бэлгүүдийн тухай гардаг тийм ээ, сүнслэг бэлгүүд. За тэгээд Паул энэ 3 дугаар аялал хүртлээр шуулганд үйлчил, шуулган тайрч, тийм дотор маш их гэрчлэл, маш их зүйлийг таньж мэдэж авсан. Энэ гайхалтай олон зүйлүүд, энэ гайхалтай мэдрэмжүүд, гэрчлэлүүд бүх зүйл энэ Ромын чуулганд ч гэсэн байгаасай. Энэ Ромын чуулганд амсарч туулж мэдэрсэн бүх зүйл, тэр гэрчлэл, тэр сайхан бүхэн маань бас энэ чуулганд байгаасай гэж бас залбирдаг тухай энэ дэр хэлсэн байна. Тэгэхээр энэ 11-с 13 дугаар ишлэгийг харах юм бол Паулын бас нэг хүсэл байна. Тэгээд та нарын дунд харийнхны дунд олсны адил зарим үр дүнг
тийм ээ харийн үндэстнүүдэд Есүс Христийн талаар сайн мэдээ дамжуулаад тэд нар үнэхээр Есүс Христийг тунхаглах үед ямар гайхалтай үр дүнд хүрж исэн талаар тэр үр дүнд хүрж исэн зүйлүүд та нарын дунд ч гэсэн байгаасаа гэж би маш их залбирсан. Тэгээд маш их очихыг хүсдэг байсан. Харин даанч маш их саад дортой учирч ирснийг та нар бас мэдээсэй гэж Паул хэлсэн байна. За 10 дугаар асуултыг харах юм бол Паул Ромд байгаа хүмүүст сайн мэдээ тарах шалтгааны хувьд өөрийгөө ямар хүн гэсэн бэ? За хамтдаа харцгаая. Тэгэхээр энэ 14 дугаар ишлэгийг харах юм бол грекүүд болон хэл хайртнууд цэцэд болон мунхан хүмүүсийн хин хинд нь би өртөө гэж хэлсэн байна. За би өртөө гэж хэлсэн байна. Та бүхэн харсан байна. Тэгэхээр Паул Ромд байгаа хүмүүс сайн мэдээ тарах шалтгаан нь юу гэвэл тэнд байгаа бүх хэл хүмүүст гэж хэлж болно баг. Тэнд байгаа грекчүүд, хэл хайртнууд, тийм ээ өөр хэлээр ярьдаг. За тэгээд цэцэд, мунхаг эсвэл янз бүрийн тэр хүмүүс байгаа тэнд. Цэцэд гэдэг маань тухайн Ромын чуулганд тийм ээ юу их дэлгэрж байсан. Та хүн дээр календар харж байсан байх. Грекийн Афин тийм философич цуглараал тийм ээ одоо асуулт тавиал тэрэндээ ингээл хариулах гал одоо ийм хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд тийм хүмүүс ч гэсэн тий эсвэл тийм биш хүмүүс ч байсан. Бүх хүмүүст би өртөө явны сайн мэдээ тарах өртөө. Сайн мэдээ тарах өртөө гэж хэлсэн байна. Тэгэхээр харах юм бол Коринт